Тэгэхээр үнийн өсөлт ханшийн уналт 2. Энэ хавар учрлын засгийн газрын шамцыг сорino. Тэгэхээр эрх баригч намын дарга, улсын хурлын дарга, одоо ерөнхий сайд. Учрлын улс төрийн замнал сүүлийн хэдэн сар үнэхээр шулуун дардан байлаа. Тэгэхээр ардын намын ахнар нь өнгөрсөн хавраас эхлэн 2 хуваагдаж, учрал ахнарынхаа зодоон ашиг сонирхлын төвийн дундуур чимээг өгөн гисээр энэ өндөрлөгт хүрлээ. Зарим хүний хүсэдж хичээгээд суудаггүй суудал дээр улс төрийн ширүүнд тэмцэлд орж хохирол амсалгүйгээр үүмэнийг ашиглан эрх мэдэлд хүрч чадлаа. Хэрв улс төрийг өрг гэж үзвэл энэ өрг дээр тэр үнэхээр азтай байлаа. Харин өргийн нөгөө тал болох эдийн засгийг харуул энэ өрг түүнд тийм ч амархан бас тийм ч ээлтэй байхгүй нь бололтой. Учир нь энэ өрг дээр тоглохын тулд учралд ухаан хэрэгтэй. За тэгвэл учрлыг ямар эдийн засаг хүлээж байна вэ? Үнийн өсөлтөөс эхлэе. За энэ хавар барааны үн өсөх нэг биш нэлээд олон суурь нөхцөл яг одоо бүрдчихэд байна. За нэгд газрын тосны үн өсөж сүүлийн 4 жилийн дээцэгт хүрээд байна. Газрын тос бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш бөгөөд бүх төрлийн бараа үйлчлэгээний үнийн суурь нь болдог. Тиймээс газрын тосны үн өсөхөд талхны үнээс эхлээд таксины үн хүртэл өсөж бүр өсчин хүртэл үнэ нэмдэг. Тэгвэл олон улсын зах зээл дээр газрын тосны үн өссөн учраас манайд дизель түвш болон зарим төрлийн шатхууны үн өсөхөр байна. Ялангуяа дизель түвш бол хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг чухал салбаруудын гол түүхийд болдог. За тийм учраас хөдөө аж ахуйн салбарыг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд энэ хаврын тариалалтад ашиглах 10,000 тонн дизель түвшний үнийг нэмэхгүйгээр олгохоор болсон. За гэхдээ дизелийн үнийн өсөлт хөдөө аж ахуйгаас гадна бусад бүх салбарт нөлөөлөх нь. Тэр дундаа дизель түвш бол уул уурхай, аж үйлдвэр, барилга, тээврийн салбарын гол тэжээл нь болдог. Тэр дизелийн үн өсөхөөр энэ салбарын компаниудын зардал нэмэгдэнэ. За зардал нь өссөн учраас компаниуд бараа үйлчлэгийнхээ үнийг нэмнэ. За ингээд үнийн өсөлт эцсийн хэрэглэгч буюу иргэдийн нуруунд ирнэ. Тэр газрын тосны ханш 20% өсөхөд манад инфляц 1% нэмэгддэг гэсэн тооцоог эдийн засаг хөгжлийн яамнаас гаргасан байна. За гэхдээ газрын тос бол хүнсний үнийг өсгөх хамгийн том шалтгаан биш. Тосноос илүү том нөлөөг нэг түүхийд үзүүлнэ. Энэ бол бордоо. Орон нутгийн хоолой хаагдсанаар зөвхөн газрын тос гэлтгүй бордооны нийлүүлэлт тасарсан. Учир нь энэ хоолойн цаана байрлах Иран, Катар, Сауди Араб улс нь дэлхийн бордооны зах зээлийн том тоглогчид. За жишээ нь дэлхийн хамгийн түгээмэл арилжаалагддаг Юреа бордооны тээвэрлэлтийн 3/1 нь Орон нутгийн хоолойгоор дамждаг. Гэтэл энэ бүсээс ирэх бордооны нийлүүлэлт, хаврын тариалалт эд эхэлж байгаа энэ үед тасарсантай холбоотойгоор олон улсын зах зээл дээр бордооны үн огцом өсөд байна. Жишээ нь Юреа бордооны үн дайнаас өмнө 400-аас 490 $400 байсан бол одоо $700 хүрсэн. Ингэснээр Юреа бордоо болон аммониум нитратын ханш 20-оос 50% өсөд байна. За энэ нь бидний хүнсний үнийг өсгөх нь. За яагаад гэвэл бидний бордоо авдаг Орос улбаны улс хаврын тариалтын дотоодын хэрэгцээг хангахын тулд аммониум нитратын экспортоо 3 дугаар сарын 21-ээс 4 дугаар сарын 21 хүртэл төр хугацаанд зогсоогоод байна. За Монгол улс нь Орос улбаны улсын аммониум нитратын экспортын 3.3%-ийг бүрдүүлж $30 сая энэ бордоог авдаг. За тэгвэл хаврын тариалтаа зэрэгцээд манад бордооны асуудал хүндрэх нь. Ургамлын тэжээл болдог бордооны олдоц муу. Оллоо гэхэд өндөр үнээр бордоо авахаас өөр сонголтгүй болж байна. За гэтэл бордоо нь хөдөө аж ахуйн нийт зарлалын 20-оос 30%-ийг бүрдүүлдэг учраас бордооны үнийн өсөлт хүнсний үнийг өсгөж та бидний халаас нь нөлөөлж эхлэх нь. За дахиад нэг асуудал. Аммониум нитрат нь зөвхөн хөдөө аж ахуйн орц биш. Уул уурхайн тесрэх бодисын үндсэн түүхий. Гэтэл энэ түүхийн эдийг нийлүүлэлт буурвал манай мөнгө олдог гол салбар болох уул уурхайн салбар хүндэрнэ. За наандаж аммониум нитратын үн өсснөөр уул уурхайн компаниудын зардал нэмэгдэж олборлол тасрах эрсдэлтэй. За ингэснээр экспортын орлого түүнийг дагсан төсвийн орлого гэд Монголын эдийн засагт араасаа цохилт ирхэн. За үүнээс гадна үн өсөх дараагийн шалтгаан бол хятад. Тэгэхээр газрын тосны үнийн өсөлтийг даган дэлхийд даяар бараа тээврийн зардал өсөж байна. Энэ хэрээр бидний гаднаас импортлж авдаг бараа бүтээгдэхүүний үн өсөхөр байна. За үүний тод жишээ нь манай худалдааны хамгийн том түнш болох хятад улс. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд урд хөрш үнийн уналтаа нүүр тулж тус улсад инфляц биш дефляц нүүрлсэн. Хэрв та анзаарсан бол хятадаас авдаг бэлэн хувцас ахуйн барааны үн өсөөгүй. За энэ нь манад үн тогтворжиж инфляц саарах шалтгаан болсон. За гэтэл буураад байсан үн эргээд хятадд өсөд эхэллээ. Сүүлийн 2 сар дараалан тус улсад үнийн өсөлт эрчимжиж цаашиж үргэлжлэх төлөвтэй байна. За гэтэл бид гаднаас авдаг нийт импортынхаа 40 гаруй хувийг зөвхөн хятадаас авдаг. За жимс ногоо, бэлэн хувцас, ахуйн бараа,
техник, тоног төхөөрөмжгээд ямар олон төрлийн барааг бид Хятадаас авдгийг та мэднэ. Тэгэхээр газрын тос, бордооны нийлүүлэлт Хятад улс гээд эдгээр шалтгаанаас болоод үний өсөлт энэ хавар 100 бидний халаасыг сэгсэрхэн. Харин үүнийг шийдэх, үний өсөлт иргэдийн нуруунд дээр хүнд ачаа болохоос сэргийлэх нь учрлын хийх ёстой хамгийн том ажил болж байна. За гэхдээ түүний хүлээж байгаа сорилт ингээд дуусахгүй. Дараагийн сорилт нь валютын ханшийн уналт. Тэгэхээр олон улсад газрын тосны үн өсөхөд манад долларын ханш өсдөг. Тэгэхээр Монгол шиг газрын тосны бүтээгдэхүүний 100% импортоор авдаг улсын хувьд шатхуун түвшний үнийн өсөлт нь зөвхөн барааны үнийг өсгөө зогсохгүй валютын ханшид дарамт болдог. Яагаад вэ? Тэр үүнийг ойлгохын тулд эхлээд Монгол улсын гаднаас авдаг импортын мэдээллийг харах хэрэгтэй болно. Ер нь бид юунд хамгийн их валют зарцуулдаг вэ? За ингээд харахаар бид шатхуун түвш худалдаа авахд хамгийн их валют гадагшаа гаргадаг. Энэ төрлийн бүтээгдэхүүн манай улсын нийт импортын 19 бараг 20%-ыг бүрдүүлж байна. Тэгэхээр Монгол улс газрын тосны бүтээгдэхүүн худалдаа авахд жилд дунджаар 2.1 тэрбум доллар зарцуулдаг. Энэ нь манай улсын валютын гадагшлах урсгалд маш том нөлөө үзүүлдэг. Хэрвээ энэ бүтээгдэхүүний үн өсвөл дагаад бидний гадагшаа гаргах валютын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл шатхуун түвшний импортыг задлаад харуул иргэдийн өргөн хэрэгэлдэг АЭ92-ийн үн энэ он дуустал тогтвортой байна. Гэхдээ АЭ92 нь нийт шатхуун түвшний импортын 28%-ыг бүрдүүлдэг. Харин дийлэнхийг нь буюу 60% дизель түвш бүрдүүлдэг. Гэхдээ дизель түвшээр бид ямар нэгэн үн тогтворжуулах гэрээгүй учраас олон улсын зах зээлийн үнийн өсөлтийг даган илүү өндөр үнээр түвш авахаас өөр аргагүй болж байна. За ингээд ихлэхээр дизель түвшин зарцуулах, мөнгө өсөж энэ хэрээр гадагшаа урсгах валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Зөөнтэй холбоотойгоор арай хийж цуглуулсан гадаад валютын нөөцөж бид сэгсрээд дуусгаж магадгүй. Гэтэл гадаад валютын нөөц бол таны халаасан дах төгрөгийн дархлаа болж төгрөгийн ханш ямар байхыг тодорхойлдог. Энэ нөөц багасхын хэрээр төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Тэгэхээр энэ он ам доллартай харьцах төгрөгийн ханш 5% суларч 1 ам доллар оны эцэст 3813 төгрөгтөө тэнцэх төлөвтэй байгааг Хаан банк эдийн засгийн төлөв байдлын тайландаа дурдсан. Тэгэхээр зарим эдийн засгчийн тооцоогоор яг энэ байдал энэ хിവэрээ үргэлжилсээр байвал 2026 онд эдийн засгийн өсөлт цаарч Америк доллартай харьцах төгрөгийн ханш хамгийн багадаа 4% сулрах эрсдэлтэй байна. Тэгэхээр үн өсөж валютын ханш унах эдийн засгийн хямрал яг одоо учрлын үдийг тогшиж байна. Гэвч энэ аюултай хямралын талаар ярьж байгаа улс төрч өнөөдөр Монгол улсад байна уу? Авдаг цайлан нь амьдралд хүрхээ болоод ирэхийн цагт ард түмэн улс төрчдөд хариуцлага тооцдог. За ардын намын өмнөх дарга оюун урд нь улс төрийн өрөг дээр ямар том нөлөөтэй байлаа? Тэр энэ өрөг дээр ялалт байгуулж байсан. Гэвч эдийн засаг гэх үргийг умартаж буруу бодлого явуулсан. Төсвийг их хэмжээгээр тэлж иргэдийн цалин орлогыг цаас болгосныханд хариуд иргэд түүнд хариуцлага тооцсон. Өнгөрсөн 4 жил тасралтгүй өссөн үн дахиад өсгөн. Харин та үнийг даван туулж чадах уу? Эдийн засгийг үл тоосны гор нь гарч иргэдийн хоногийн хоол талхны үн өсөөд эхлэхийн цагт огцрох ямар амархан байдгийг одоогоос яг 1 жилийн өмнөх түүх бидэнд харуулсан. Ийм хувь тавилан учрлыг огтхгүй гэх баталгаалга огцруулахад амархан.